За сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Өнөөдөр миний би та бүхэнд цэцгээ баасан жав зохиолчийн өгүүллийн төврүүдийг та бүхэнд хүрэхээр бэлтлээ. Тухлан сууж таалан сойрхно. Амьд бурхан ижээ минь хэдийнэ наран цаашилж намар болжээ. Цанхоор шаргал навчсан модод гөвсөөр түүн дээр шувууд нисч буухан харагдана. Энэ өдөр ээжигээ юутай их санаж үгийлнэ вэ? Танийгаа маш их санаж байна. Эмнэлгийн орон дээр жил болгон хэвтдэг болсоор удаж байна. Та минь байхдаа охин минь сайн уу? Би энэ яаж байна? Гисээр орж ирээд гайхалтай сайхан үнэртэй цай хоолоо аяглаад л намайг инхрий дулаан харцаараа харан суудагсан. Таны тэр харцанд бүхнээ зориулж өсгсөн ганц охиных нь өвчнөд зовирлсан цонхгор царай элэг зүрхийхтэй нь яаж эмтэлж байсан бол доо. Байс хийгээд л хөгшин эхээсээ долоонд орходоод гэдэс буур цус гээдэл эмлэгээс явсаар таныхаа сүүлийн хэдэн жилийг барчсан билээ. Их хүн өөрөөсөө илүү хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч хамаг ухаан санаа бүхнээ зориулж өөрийгөө мөрддгийг би ээжээсээ мэдэрсэн. Би одоо өөрийгөө яаж ч хараагаад зүхээд энэ алдаа засагтгаасаа өнгөрсөн. Альва бүхэн цаг хугацаатай. Одоо ээж минь миний дэргэд байхгүй. Намайг гэж халуун залуунаас хамаг амьдралаа зориулсан ээж минь эцэст нь жаргаж чадалгүй тэнгэрийн оронд одсон. Тэгэхдээ өөрийнхөө хамаг бүхнээ зориулсан амьдрал нь ямар ч амжилтанд хүрээгүйд харамсаар байсан биз. Гэвч ээжийг минь тайвшруулах зүйл миний хань 2 хөөрхөн охин минь байсан байх. Ээж минь хамгийн сүүлд хэлэхдээ миний охин ээжийнхээ үгэнд орж доороосоо дулаалж явдаг байсан бол өглөө бүр хоосон нойтон гүйлгүй унд цайгаа уугаад гардаг байсан бол ингэж ходоод гэдсний болон бөөрийн өвчнөд дарлуулахгүй л байсан да. Гэж ансгаад шийхтүүлэн халуун зөөлөн гараараа элбэж суудагсан. Би ээжийнхээ амьдралын утга учир нь байсан ч таныхаа урмыг хугалжээ. Таныхаа амьдралыг хий дэмий үржээ гэж бодохоор гэмших зовох юу ч биш санагдаж байна. Учир нь би таныхаа хичээж амьдарсан үр дүнг танд харуулж, эрүүл саруул, сайн сайхан байж таныгаа сэтгэл амар тэнгэрийн оронд үдэж чадаагүй. Би чадсангүй. Би одоо ингэж ойлгож ухаардаа гээд бас ингэж их гэмшлээ гээд яах ч юм бэлээ. Ямар ч утгагүй хий дэмий л өвчнөөхөө хажуугаар өөрийгөө тамлаад хэвтэж байгаа хэрэг. Би бөөрийн дутагдалд орж өрөөсөн бөөртөө үлдсэн ч одоо ч тэр хэвээрээ аппараттай хэвтэж л байна. Сахар маахар, ходоод цус гээдэл, эвэрүүл сав сарвал төрүүлж өсгсөн ээжийнхээ надад өгсөн тэр сайхан биеийг би өөрөө хөнөөсөн. Ээжи минь намайг гэсэн үг өгүүлбэр бүхэн үрээ гэсэн бурхны сургаал байсныг би энэ хурч байж ясмахандаа ортол ойлгосон ч нэгэн торооджээ. Хар багаас минь хайрлаж эрхлүүлж байсан тэр их халуун сэтгэлийг нь тэгхэл ёстой юм шиг үзэж хэлсэн тэр их үн цэнтэй зөвлөгөөг нь тоолгүй явж яаж чадваа. Өглөө эртхэн босоод ундаа уугаад хүүтэн сэрүүнд доороосоо дулаалаад явах тийм хэцүү байсан хэрэггүй. Өвлийн хүүтэнд бүдүүн муухай харагддаг гээд дан жинсэн өмдтойгүй. Дулаан гутлыг памбар энтер гэж голно. Өглөө цайнд уух цагтаа унтаж санд минь хоосон гарч гүйдэг байсан минь одоо ингэж өвчний үр болгож орхижээ. Дандаа элдв чихэр шоколад идсээр бас сахартай. Ингээд л эмнэлгийн ор хэсч өвчний үр болсон хойноо гээрэн хэвтэж байгаа минь энэ. Хүн ер нь амьдралдаа алдаж онжил явдаг.
гагцхүү засагддаггүй алдаа гэж байдгийг хожимдолгүй ойлгож авах нь тун чухал юм да. Ээжийнхэн ганц гуйлтыг дуртай дургүй биелүүлсэн нэг зүйл нь миний хань. Ухаан муутай охин нь царай зүсэндээ бардан залуу нас гоо үзэмжээ мөнхийн санаж голж шилж явсаар хоёрч залуутай салж нийлж явах үед айл сайхалд олон жил явсан тогтой айлын нэгэн хүүд ээж минь учиргүй сайн. Тэр хөөч надтай хар багаасаа тоглож өссөн болохоор миний хүссэн бүхнийг биелүүлэх гэж чармайна. Би түүнийг ёстой эр хүн гэж хардаггүй. Зүгээр л найдвартай найз гэж бодно. Намайг тэр энэ залуутай үерхэж салж нийлж байхад сэтгэл санааг минь хуваалцаад явж байдаг тэр хүнийг намайг хүлээсээр гоч төхөж байхад нь ээж намайг уйлж дуулж ятгасаар хүлээцтэй томоотой хантай болгосон юм. Би ээжийнхэн ганц хүслийг биелүүлж чадсан да. Одоо хажуудаа ямар ч үд халамж анхаарлаа тавьдаг сайн хантай эмээгийнхээ сургаалаар зөв сайхан өссөн хоёр сайхан охинтой үлдсэндээ баярлаж сууна. Тэдэндээ би тэр дараа болж яваадаа харамсаад баршгүй. Анх ханыхаа царай муутай, дэндүү томоотой, ажлаас өөр юм мэдэхгүй, харамтай суулгах гэлээ гэж их дургуутсаж, түүнийг уул тоодог байснаа бодохоор би ер нь хаашаа янзын хүн байж вэ гэж гайхдаг. Ийм байдалд орж байж л бүхнийг ухаарах ёстой байж л дээ чаваас. Дэргэд сайхан хань ээж минь байсаар байтал жилээс жилд жижигэрч өс нь гундаж байхад ч тоогоогүй сохор юм шиг явснаа бодохоор л цээчр огшоод ирдэг. Ээж минь дэндүү сайхан эмэгтэй байсан гэдэг. Аав минь сайхан амьдарч намайг төрүүлээд аз жаргалтай төвшин шайхан амьдарч ятал. Аав минь шатаж байсан айлын гэрээс 5 хүний амь аварч түлэгдэж нас барсан байж. Би тэр үед 3 настай үлдсэн гэдэг. Аавын минь халамж хайрын нандин дурсамжийг тэр хэвээр нь хадгалах гэж үлдсэн. Ганц охиныг нь хүний царай харуулахгүй гэж ганцаараа насаа илгээсэн тийм мундаг хүн ээж минь юм. Ээж сайхан бүсгүй байсан болохоор залуус их л хоргоодог байсан ч ээж минь чин үнэнчээр ганцаар явсаар дууссан. Энэ бол ховор нандин сэтгэл юм. Тийм сайхан хүчирхэг эрхийн үр миний байж байгаа царай нь. Ээж бурхан минь, та минь миний хажууд байсан ч болоосоо. Анх таныг хоёр охиныхоо аавтай суу гэхэд ээж минь дээ хинтээ суухаа би өөрөө мэдчихээ. Тэр царай муутай доожгүй амттай ийм сайхан охиноос суулгах гээд байгаа мó гин. Ээж учиргүй цочиж цүг гэм царайд ус ямар хамаатай гэж тэгээд ч царайлаг сайхан хүмүүс амьдралд тууштай өнөж байх нь ховор. Царайд усэндээ бардсан ханилгаа муутай хүмүүс бишгүй л харлаа. Манай түшин нуруу туруутай царайд усээр хинд ч голоодохгүй сайхан хөө. Чи ямар нүдээр хараад царай муутай гэдэг байна. Үгүй нохныг дээ гэдгсэн. Ханыгаа утасдах гэхээр нуцыг нь авахгүй. Хаяа нэг авахаараа над нойтон хамуутайгаа таал яргээд уцаа өчгдөгсөн. Тэр хоёр ч ярьж өгнөө. Аав ээж ахын дүүсийг нь асуугаад л юу хийж яаж байна гэдэл намайг асуухаар ээж. Энэ дээгүр толгойд яах вэ? Ажлаа хийгээд том юм яриад л байж байна. Миний хүү зав гаргаад нэг ирээрээ. Би сайхан хоолоор нэг сайн дайлигээ дэлсгүүд болтгсон. Бараг л ээж минь миний өмнөөс болсоор байгаад бит хоёр нэг гэрт орж ханасан гэхэд болно. Гэрт хийх ажил гарвал ээж түүнийг л дуудана. Тэрч дуртай нарахгүй хийж өгөөд явчихна. Дараа нь дасаад ирсэн чинь дэргэд минь хаанаас чайгаад олдохгүй. Халуун хайр, сайхан сэтгэлтэй, гудаггүй сайхан ир байж байсан да.
Хань маань олон таван зангүй, дуугүй томотойж хэлэх юмаа шуудал хэлчихдэг жинхэнэ ноён нуруутай Монгол эр хүн байр таарсан. Ээж минь тунчиг ханы нүд сайтай сайхан хүн байлаа. Тэнгэрийн орондоо тоосоо өмнө ээжигээ багахан тайвшруулсан нэг зүйл нь миний сайхан хань, хоёр сайхан охин минь байсан тулдаа ээж минь санаанд багч болов амарсан байх гэж бодно. Таны минь олж өгсөн нөхөр, таны минь өсгөж өгсөн хоёр сайхан охинтой болохоор та минь санаа амар тайван нойрсорой. Дараа төрөлтөө ээждээ маш их халамжтай, хайртай, зөв хүмүүжлтэй сайн охинчин болж төрнө. Удахгүй намайг хоёр охин болон хөрөгдүүд гадагшаа авч явж эмчлүүлэх болсон гинэ. Ээж минь тэнгэрээс харж л байгаарай. Би удахгүй хэрүүл саруул болж үр ач нараа өсгөлцнөө. Тандаа амлая. Зохиолч Цэцгээ Баасанжав. Зохиолыг уншсан Цэдэн Содномын Зол жоргол. 2 урнаа. Өглөө ажилдаа ирэхэд ширээн дээр хэдэн хавцад хэрэг хүлээж байдаг нь Ёсем. Энэ өдөр мөн л адилхан эхэллээ. Тэдгээрийг үзэж суутал нэг л танил нэр анхаарал татлаа. Сөүлэн үед хар тамхи хүний наймаатай холбоотой хэрэг цөөнгүй гарах болсон билээ. Баян сайхны уран тогос гэдэг хавцад хэргийг эргүүлж тойруулж уншиж үзээд энэ айхтар хэрэгт холбоотой эмэгтэй манай 10 жилийн ангийн охин уран тогос байж болмооргүй. Зурханч огт өөр юм. Гэвч нас төрсөн онон таарад байх юм гэж хачирхан бодов. Ягч ажлын цаг хараахан эхлээгүй тул сурагч байсан он жилүүдээ нэхэн санаж суулаа. Анх нэгдүгээр ангид ааваараа хөтлүүлэн сургуулийн босоо алхаж ороход манай ангид болсгор цагаан маш хөөрхөн охин том цэцгийн баглаа барьчихсан хар машинаас бууж ирж билээ. Тэр охинтой нэг ширээнд сууж таарсан. Тэгэхэд манай ангид баян сайхны уран тогос, үлзий сайхны уран тогос гэж хоёр хөөрхөн охин байсан. Манай ангийнхан тэр хоёрыг Б урнаа, Ө урнаа гэж дуудацгаана. Б урнаа эрэх танхи дураараа зантай, Ө урнаа нарийнхан туранхай, хөөрхөн хаарнууд өтгөн хөмсөг, монхордуу хамартай, боровтур царайтай, ээлдэг ааштай охин байв. Тэр хоёр нэр нь ижилж ааш зам байгаа төрхөн эр суур. Б урнаа хичээлдээ дундаж нэгэн шалгалт болохоор сэргэлэн гэж юугүй хизээний үг өсөхгүй хуулчихсан байдаг байв. Ямар таал багш та хоёрын хинчин нэгнээсээ хуулаад байдаг юм үннээ хэлээрээ алдаа чинь хүртэл адилхан байна гэхэд Б урнаа хинэгчгүй Б лав хуулаагүй энэ л хуулаа биз гэж хэлэхээр би бүр өмнөөс нь ичээд хэлэхчгүй гацчихна. Тэгээд багш нэмсэглэн за хүүхдүүдээ хуурсаар юу болдог вүлээ? Ингээд тэд нэгэн дуугаар худалч гэж нэр хийтэл хэлцгээв. Эцэст нь би хуулсан юм шиг айж ичиж хоцорно. Манай хүн бүр хамт тэгж хэлээ зогсч байвал яах вэ? Түүнийг санаад өөрийн нэрэхгүй нээд хурж игдүүтэй хөөрхөн ганган Б урнаа намайг 3 дугаар анги хүртэл атгаж цүнх үүрэгч хийлгэсэн бодоод ганцаараа зөндөө инээлээ. Б урнаа аавынхаа хар машинд цуух хүртээ надад цүнхээ өгчхөөд гүгээд явчихна. Би ёс юм шиг цүнхийг нь хөргөж өгнө. Ер нь түүний юу хээ гэснийг өгдөөгүй хийдэг болчихсон байж үлээ. Манай ангийнхан намайг Б урнаагийн цүнх үүрэгч гэж далдуур хочил дутдургүй хүрсэн ч түүний дээрэнгүй муухай ашиг хөдлөгчхөл бүр дор юм болно. Ирэхэж 3 дугаар ангид ороод эр хүн гэдгээ мэдэрч цүнхийг чинь дахиад барьж явж чадахгүй шүү. Өөрөө авч яваарай гэсэн биш. Бурхан минь намайг цүнхээрээ зохиж хашгираад гар хуруу маажаад хайчихж билээ. Ээж мэдээд багшид ирж хэлээд намайг өөр ширээнд цугласнаас хойш бид хоёр дахиж зуралдаагүй л дээ. Анги ахих тусам 2 урнаа маань улмал хөөрхөн болж хос цэцгэс шиг л өсч тойрнож байсан. Ө урнаа хичээлдээ сайн, урлаг спортод дуртай, олон найз нөхөдтэй бол Б урнаа улмал дээрэнгүй их хэмсэг болж байв.
Зуны амралт дуусаад хичээл эхлэхэд уурнаа улмал өндөр гуайлаг борхон царайтай хөөрхөн алагнууд нь тормоноод өрдөгч өвөл тийшээгээ царайн цайраад ирэхэд би уурнаа энэ нэг халтар юм. Надтай адилхан нэртэй байхдаа яах вэ? Нэртэйгээр нь үлзий сайхны биш баян сайхны уран тогс гिचхээж гэж үе ууралдагсан. Миний нэр яаж хав? Чи яах гэж хэрэггүй юм дааша барж байдгийн. Чи бид хоёрт аав ээж маань оноож өгсөн нэр би яаж өөрчлөх юм? Чи дэмий юм санаа зовж байхаар хичээлдээ л анхаар гэж уурнаа хэлдэг байв. Уурнагийн уурлаж хүнтэй муудаж муухай хартаж байхыг би огт хараагүй юмдаг. Бид 10 жил нэг ангид суралцсан. Хоёр уурнаа маань нүдэн дээр л ургаж цэцэглэн ангидаа байтугай сургуультай гайхагдсан хөөрхөн охид болж байлаа. Харин тэдтээс өөр хүмүүс болж өссөн дөө. Бэ уурнаа төгсөн төгслөө ганган хэнцэр их юмсэг их цантай нэгэн байсан бол уурнаа эргэн тойрондоо нэр хүндтэй хайр татам охин болсон. Бэ уурнаатай харнялхаасаа 3 жил ойр байсны хуу би түүнд сайн байсан. Тэр жаахандаа яг л кока шиг хөөрхөн охин байсан ч би түүнээс салсандаа харин ч цүн хүрэгч хошноосоо салсандаа баярлаж хөвгүүдтэй үерхтэй болсон. Бэ уурнаа томрох тусам өсөө өнгөнгөөр бодуулж хумс хуруугаа ургуулan дунд зэрэгээ нуруу тайж өндөр өсгөд өмсөн товор алхадагсан. Бэ уурнагийн аав нэгэн уурхаан эзэн лагс бүдгүн би хаатай хаяа ирнэ. Ээж нь урнаа шиг ганган дээжин цагаан авгай эцэг эхийн хуралд хаяа ирж өө хайж хил ам хийж багш нарыг загнана. Тэггээр багш нар бэ уурнааг эхийгээ өвччихсэн охин гэж далдуур муулна. Ийхүү багын дурсамжаа боцоор нэг мэдэхнээ ажлын цаг 10-аад минут өнгөрчихсөн байлаа. Би уурнагийн хэрэгт хавсрахсан зургийг хараад огт танихгүй бүдүүн тарган эмэгтэй байхад гэж бодон инээмсэглэн ажилдаа орлоо. Хорих дээр очиж урнааг дуудуулаад хүлээж суухдаа ангийн маань охин байвал яана их онцгой уулзалт болох нь дээ. Зүс царай нь өөр л байсан даа гэж бодлоо. Хүний наймаа хар тамхитай холбоотой их л том хэрэгтэй зуралтхан дээ гэж хэргийг харж суутал хаалга нэгдэж хаалгарч эхэлсэн шар үстэй бүдүүн авгай айхлан орж ирлээ. Түүний нүд завхин даагуураа хөхрөн нүдэн гүлгэж миний арын хан руу ширтгэж. За та суугаарай гэхэд айхалсаар сандал төчгнүүлэн суулаа. Түүнээс нэлээд хэдэн асуулт асуухад тийм үгүй гэж сөнгөтөн хариулж байснаа сандал дээрээсээ пэдхийтэл унаж орхив. Би сандран хуйгийг дуудаж эмч авчирч үзүүлбэл хар таймаг хэдрүүлэн хэргэлсэн болохоор хордлого нь гараагүй байна гэд эмнэлэг рүү аваад явлаа. Би түүний тухай тэдний гэр бүлийн талаар нэрвчлэн шалгаж гарав. Яа харахгүй ангийн маань охин мөн болж таарав. Аав нь хэдэн жилийн өмнө хууль басаар алт олборлсон татвараас зайлс хийсэн газраа нөхөн сэргээгээгүй шалтгаанаар шоронд сууж байгааг мэдэв. Мөн түүний ах сургууль байхын л болох бүтэхгүй юм хийж явдаг сахтуу нөхөр бас хүн дээрэмдэж зодсон хэрэгээр шоронд орсон гэж. Ээж нь дээр гадаадад гараад эх орондоо ирэлгүй удаж байгаа бололтой. Харин бэ уурнаа маань аавынхаа найз хэддуудтай наймаа хийж байгаад өмнөд нутгийн баян гэртээ сууж нөхөртөө хөөгдөөд ирээн дэрж буудал ажиллуулан Монгол бүсгүйчүүдийг биеийг нь өнлүүлж хар тамхи оруулсан хэрэгээр баригдаж ирээд сууж байгаа нь энэ аж. Хүний амьдрал ийхүү оронгороо өөрчлөгдөх нь тухайн хүний суур хүмүүжлтэй салшгүй холбоотой жишээ энэ ажээ. Ямар л хөөрхөн сайхан баян тархан өсч өндийлөөд одоо ийхүү газар тэнгэр шиг өөрчлөгдсөнд харамсаад баршгүй. Анх сургуулийн танхимд тохой залган сууж байсан хөөрхөн гогор шиг ирдүүтэй охин ийхүү төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн нь хүний амьдралд мөнгө хөрөнгө мөнхийн зүйл бишийг тод томрон харуулсан модод жишээ энэ. Хар багаасаа мөнгө хөрөнгөн дондоос жүндээсэн дээрээр улам шунаглан гадны баян нэр дагаж түүндээ хөөгдөн ирээн дэрж баахан бужигнуулаад одоо хэрэгтэн болцоход сууж байдаг. Манай сургуулийг донсолгож байсан ах トゥ хоёрын тавилан ийхүү харамсалтайгаар дуусч байгаа нь энэ ажээ
Хүн юу тарин түүнийгээ эдэлдэг нь үнэн. Би хэдэн жилийн өмнө ээжигээ эмнэлэгт үзүүлэх гээд төв эмнэлэг дээр очиход нэг их нүдэнд тусаад байсан өндөр гуайлаг хэмж бүсгүйтэй тааралдсан нь уурнаа байж үлээ. Тэр мөнөөхөл урхан хөөрхөн зангаараа ах дүүс шиг дотн уулзаж ээжийг минь дагуулan ханхар том эр хүнийг манай ангийн хүүхдийн ээж гэж ирээд л танилцуулж байсан. Эвч сайхан бүсгүй болсон бас хүү охин хоёртой айлын сайхан эзэгтэй болсон гэж цагаан цайлган зангаараа зөндөө их ярилцаж хууч хөөрцгөөсөн билээ. Уурнаа маань дээ урнаагаа их хөөрхөн охин байсан шүү. Сэргэлэн цаваа юм чинь хаа явдаг юм бол өдөөд барууны орнуудаар жаалж яваа байх та. Ижил нэртэйгээ надад их дургу байдагсан. Дэндүү хөөрхөн бас дураараа чөлөөтэй охин байж үлээ гэж дурсан ярьсансан. Хожим сургуулийнхаа 20 жилийн ойгоор уулзахад уурнаа доктор цолгуулсан байсан. Бидний дундаас гарсан анхны доктор болсон юм. Хүний амьдрал гэж таахын аргагүй. Олон ч хүмүүс алт мөнгө аривжуулахын төлөө зүтгэсээр алдаж онохыг өчнөө нөөр нь үдэж суугаа минь миний сонгосон ажил мэргэжил юм да. Ийхүү мөрдөгч миний би ангийнхаа хоёр сайхан бүсгийн амьдралыг эргэцүүлэн нэгийг нь бахархан бодож нөгөөг нь харамсан хүмүүсийн амьдралын зөв бурууг шүүн тунгаах өдөр тутмын ажлаа үргэлжлүүлсээр өнөөхөл хідэн хавтат хэрэгтэйгээ зөөрлөн суугаа маань бас л надад оногдсон тавилан юм да. Зохиолч Цэцгээ Баасанжов. Зохиолыг уншсан Цэдэн Суднамын зол жоргол. Хадам. Өнөөдөр охин маань найз залуугаа дагуулж ирсэн. Дайчгүй нүдэнд дулаахан хүү санагдав. Охин минь том болжээ. Цаг хугацаа юутай хурдан өнгөрнө вэ? Охин маань энэ жил дээд сургуулаад үргээд ажилд орсон юм. Хичээл намаас өөр юм мэдэхгүй хүн л яваад байсан чинь энэ залуутайгаа 2 жил шахан үргэсэн байж. Эхнэр маань хөргөн хүүгийн сураг сонсоод өдөржин дэлгүүр хошоо гүйж хоол ундад зэгсээр ядарсан бололтой хурхраад л унтаж байна. Харин миний нойр холжжээ. Хөргөнтэй болох тухай эхнэр бит хоёр сүүлийн үед их ярилцсан өгч охиноосоо асууж чадахгүй яваад байтал нэг л өдөр охин маань "Аваа, ээжээ, хөргөн болох хүнийг чинь маргааш авчир танилцуулж болох уу?" гэж тоол хийтэл хэлдэг байгаа. Эхнэрийн нүд том морч юу гэсэн бэ? Миний охин хөргөн гэж үү? Гэдээс үйд. Тийм ээ ээжээ, хөргөн ч болох хүн. Үгүй бас сонин хөөхөд шүү. Гэнэт хэлэхдээ яахав дээ? Бүр чамтай суuna гэсэн юм уу? Тэгэлгүй яахав дээ ээж минь. Танилцаад хэр болцсон юм бэ? Үгүй нээжээ дээ. 2 жил гаруй болж байна. Болох уу? Бага байна уу? Гэж охин эхийгээ шоолон инээгээд "За ээжээ, аваа, би явлаа шүү. Ороо уулзъя" гэд гарав. Миний охин ийм л тустаас яриатай хүн л дээ. Маргааш нь эхнэр охин 2 ширээгээ заасч бүх зүйл бэлэн боллоо. Удалгүй хонх дуугарч охин очиж хаалга нэв. Нэг өндөр сайхан залуу гартаа цэцэг тоорт 2 барьчихсан инээмсэглэн зогсож байлаа. Бид хоёртой мэдлээд цэцгээ эхнэрт надад тоортоо өглөө. Энэ үед би өөрийгөө анх айлд хөргөн болж ирснээ өөрийн эрэхгүй санаад тэр үед надад цэцэг тоортч байгаагүй гэж бодоод инээд хурч байв. Хадмууд минь яг над шиг сэтгэл нь хөдөлж байсан байх та гэж бодлоо. Ингээд л бит хоёр хадам аав ээжүүд болох нь дээ. Хөргөн болох хүү маань Монгол дээд сургууль төгсөөд Америк нэгдсэн улсад магистр хамгаалаад ирсэн гин. Тэмүүл ингээд даруухан сайхан хүү байна. Боловсон соёлтой, нүдэнд дулаахан цагаан залуу юм. Манай хатан ээж амралтанд амарч байсан ч дуулаад ирэх гихт нь хоногоо дуусгаад ирээд хараарай гэлээ. Эхнэр маань их л баяртай харж илүү юм ярихгүйч эд хүүмэн гээд би ээж чанхан байцаах маягтай. Хадам ээж маань байгаа бол ёстой нэг шалгааж өгч байгаа даа гэж бодож суулаа. Ийхүү хөргөнтэй болох янзтай уулзалт өндөрлөж охин найзтайгаа хамт гарцгаасан. Энэ бүхэн сэтгэл хөдлөөд анх хөргөн болж хадам аав ээжтэйгээ танилцаж байсан дурсамж сэргэн киноны тууз шиг хөрлөө.
Би хөдөөнөө оюутан техникийн их сургуульд ирж оюутны байранд амьдардаг байлаа. Аав ээж маань хаа холын Алтай нутагт малаа маллан хөргөн ахынхтай айл байдаг. Би нэг эгч 2 дүүтэй хүн. Том хүүгээр дэм нам сураг гэж хот руу явуулаад өөртөө малаа маллан үлдсэн болохоор тэднийхээ итгэлийг биелүүлэх ёстой гэж хичээлдээ шамдан сургууль байр номын сан 3 маршруттай л оюутан байлаа штэ. Шалгалт шүүлэгд өгсөн санд руухан явж байгаад хэдэн номоо тушаах гээд авч явсан хотын цагаан охинтой мөргөлдөж номнуудыг нь газраар нэг тараачихан тэр. Сандарч чичрэн номнуудыг нь цоглуулад өгөх гээд өндөөтөл бид хоёр тухаараа бас л мөргөлдчихсөн. Хоёулаа зэрэг тухаа барьж уучлаарай гэлцээд л өөртөө шоолж инээх ярвах зэрэгцэж хэсэг зогсоод салцгаасан. Тэр охины өргсөн янзах шиг хөөрхөн харнууд нэг хэсэгтэй л харагдаад болдоггүй. Намын хуудас шөнийн зүүдэндээ ч хардаг байлаа. Аз болж тэр охин намын санд байнга сууна. Би бүр сүгэлдээ цай холооч мартаад намын сан руу гинэ. Тэр охинтой мэдлэг төдийч тэр нь хэл юм болно. Харин тэр харах тоолондоо нөгөө мөргөлдснөө сандаг юм уу инээмсэглэнэ. Түүний инээх нь бүрч хөөрхөн. Нутагтаа байхдаа нуруулаг сайхан залуу гэж охид шинэлдэгч үнэндээ нэг их царайд ус гээд байх юмгээ. Өтгөн хөмсгнөөс цаашгүй онигор нөд монхордуу хамартай өндөр бор залуу л байсан. Хотынхны ярдгаар хөдөөний хөөсөн манту. Тийм болохоор хотын хөөрхөн охинтой мэд мэдэж зөрж байгаа нь л их юм гэж боддог байлаа. 2 хоног намын санд ирсэнгүй хаан сурдаг хин гэдгийг нь ч асуугаагүй дээ хичнээн харамссан гэж. Зүүн дээр суусан юм шиг л юу ном унших байх вэ? Орж гарсан бүхнийг бүртгэсээр 2 өдрийг авсан. 3 дахь өдөр нь ашгүй таарлаа. Зориг гарган очиж яасан гээсэн болох нэр усыг нь ч асуугаад авлаа. Багшийн дэдийн 1-р курсын оюутан нэр нь Нэгшиглэн гэдэг гин. Баяр хөөртэй гэж чихтэй хичээлдээ шамсаар 1-р курсээ төгсөөд зуны амралтаар нутг руугаа явлаа. Их шиглэнгээ санаж байгаа гэж чихтэй хэн. Өдөр хоногийг хурдан өнгөрөөх гэж ажлыг шаарныг нуруугаа автал хийлээ. Ээж эгч 2 ядарчихна гэж өглөөд ном үзэж байгаа хүн хийтэх ядарч болохгүй гэлцгэн. Үерхээч үгүй байж зөвхөн нэрийг нь мэдэх төдий тэр охин намайг амар тайван байлгахаа болсон юм. Нэг л мэдхэд намар болж усны шувууд буцаж адил бич сургууль руугаа буцаж ирлээ. Хичээл цугулсан чигшилэнтэйгээ уулзах зав гардаггүй. Сургуулиэр спортын уралдаан тэмцээн, урлагийн үслэг гээд нэг хэсэгтээ номын сан сууж чадалгүй 10-аад хоног өнгөрлөө. Тэгээд нэгэн горимдоо орж хичээл тараад номын сан руугаа очсон боловч өнөө охинтойгоо тааралдсангүй. Би бүр гайхаж сөхрөөд санаж байгаа ч гэж ихтэйхэн. Номын хуудсан дээр түүний минь өргсөн зээрэн шиг хөөрхөнөд харагдаад зүүдэнд ч үзэгдээд өөр тийшээ явчихаагүй байгаа яасан юм бол гэдэл давчтаад хэцүү байлаа. Хайр гэдэг тийм хүчтэй байдаг юм билээ. Маргааш нь хичээл тараад цайгаа ч уулгүй багшийн дэдийн үүдэнд очлоо. Оюутнууд цувраад гарч ирсээр төвчээртэй хүлээсний эцэст нар гэрэлтгшил тэрмэн нэг охинтой инээд алцаар гараад ирлээ. Би шууд очиж чадсангүй. Тэр хоёрыг сэмхэн дагсаар тэгсэн нөгөө хоёр чинь 4-р хорооллын нэг байшинд орчихлоо. Би явж чадсангүй гадаан нь нэлээд суулаа. Ашгүй нөгөө хоёр гараад буцаад сургууль руугаа яв бололтой. Би дагсаар л тэгтэл номын санд очих нь тэр. Би ч хэсэг байж байгаад араас нь орлоо. Намайг харсангүй. Зэрэгцээ архан талд нь суулаа. Их шиглэн намаа уншиж байснаа ийш тийш хэнийг нэг хааж байгаа бололтой. Намайг л хааж байгаа байх нь гэж бодоод зүрх огшоод ирлээ. Би энд байна гэж хашгирмаар байсан ч яаж болох вэ? Би зэргэлдээ ширээнээ охин явахт нь бошуухан очоод суучглаа. Намаа нэг ээж үгээ түүнийгээ л хараад байв. Их шиглэн дахиад харахт нь боторын харц туллаа. Хин хинийгээ хараад гайхаж баярлсан харцаар хэсэг ширтцгээлээ. Хааж олсонд хин хиний маань сэтгэл амарч тохилцоод би төрүүлж гарлаа. Удалгүй нээд алцаар тэр минь хүрээд ирэв. Гэрвшсэндээ хоёулаа чимээгүй нэмсэглэн өөдөөдөөсөө харан хэсэг зогслоо.
Чи сайн биз дээ гэж үргэсэн хоолоогоор асуухад сайн чи хизээ ирсэн бэ гэв. 10 гаруй хоногийн өмнө ирсэн. Уралдаан тэмцээн гээд нэг хэсэг завгүй байлаа. Аа тийм үү. Хөдөө сайхан амарсан уу? Тийм ээ, сайхан амарсан. Чи юу гэж амарсан бэ? Би ээжтэй 21 хоног Солонгос руу аялсан. Бас аавын нутагт очсон. Нэг иймэрхүү л ингээд бид хоёр ярилцсаар тэдний гадаа жаа сууж байгаад саллаа. Ийхүү тайван амгалан даруухан хөөхөн хотын бүсгүүд хайраа өгч дотносоор бид хоёр төгсөгчлээ гэрэлсэн. Тэр болтол би биенээ сайтар мэдэрч хин хиндээ урам хүч өгсөөр оюутны хөгжөлхөөртэй он жилүүдийг үзсэн дээ. Төгсөгчлийн шинэ оны өмнө хүн гიშгэлэн маань аав ээжтэйгээ танилцахыг зөвшөөрч намайг урлаа. Би гэдэг хүн догдолж хөөрөөд хэрэндээ гойж аваад тэднийд очлоо доо. Хадмын хаалганы хонх дарахад гарч ичирч байсан шүү. Намайг ороход аав нь хаалга тайлж, ээж нь хормогчондоо гараа арч сайр гарч ирсэн. Нэг сайхан өндөр өвгөн яг л охин шигээ инээд алдан за ороорой гэсэн. Би гутлаа тайлах гэтэл улавч авч өгсөн. Улавч өгөмсөд сайн байцгаана уу гэж мэндэллээ. Аав нь сайн хүүмэн тийшээ ор гэж том өрөөрөө заалаа. Тоглох сайхан айлд бараг л анх удаа орж үзэж байгаа болохоор баг зэрэг сандарч байлаа. Ээж нь буцаад галынхаа өрөөнд орлоо. Тэгтэл ихшгэлэн цар дүүрэн салаад тавхтай эдэ барьцаар орж ирээд цай ягалж өгөө. Аав нь за хүүмэн цай уу юмэд ингээд нэг хөөрөг гаргаж ирээд хөөрөглөнгөө сайхан өвлжөж байна уу? Хичээл нам сайн бидтэй. Нэр хэн бэлээ гэж асуув. Сайхан өвлжөж байна. Миний нэр Баторших. Та сайхан өвлжөж байна уу? Ингээд хөөргийг буцааж өгөв. Ингээд халуун цай халуухан уулзалтанд сандарч суудал ээж нь тавхтай бууз барьсаар орж ирэв. Хөлсөө нэг шудраад яг эсрэг талд суугаад за сайн уу? Хүүгийн нэр хэн бэлээ? Гэдэл хаанхын хэн болох хэдүүлээ хаан амьдардаг аль сургуульд ямар чиглэлээр сурдаг гэдэл байцааж гарах нь тэр. Тэгтэл аав нь наад хүүхэд чинь тайван суугаад хоол ундаа идэг дээ. Асуух цаг олдно гайгүй гэсэнд за хоолоо идцгээ гэснээ тэсгэлгүй л асууна. Би жирхвч жаахан даасч бие барихаа болж ирэв. Хоолосны дараа ихшүүлэн ээжтэйгээ аяг тавгаа хураан галын өрөөрөөгөө орлоо. Хадам аав их л баяртай байгаа бололтой. Уучлаарай хүүмэн манай эхнэр нэг ийм аманцар хөгшин байдгийн санаа зовох хэрэггүй шүү. Цаанаа юу ч бодохгүй цайлгаа амтандаа зайлвал. Охин маань анх удаа л эрэгтэй хүн гэртээ дагуулж ирж байгаа. Бид хоёр баяртай байна. Та хоёр ч хоёулаа энэ жил төгсөх гэлөө. Одоо ч удахгүй болж байна да. Ойрхон ирж байгаарай хүүмэн. Игшгэлэн инээд алцаар аава та одоо бас хөрөөнөө байцааж сууна уу гэхтэн би үгүй дээ ирчүүдэл ярилцж байна гэв. Ийхүү би хадмынхаа босхийг анх давж орсноо өөрийнхөө өнгөрсөн амьдралыг бодсоор хэвтлээ. Босч зургийнхаа замгийг гаргаж он жилүүдэд дурсан суух сайхан байлаа. Хөөхий хань минь сэтгэл амар унтжил байна. Тогтой томоотой хадам аав цайлган сэтгэлд хадам ээжтэйгээ 50 гаруй жил хамт амьдарчээ. Хадам ээж маань эхэндээ их хэцүү зантай түүхтэй санагдсан ч охинд нь хайртай болохоор олон зүйлийг уучлж тэс өнгөрөөсөн нь хожим бэбинээ ойлгож харин ч надад охиноос ч илүү хайртай болсон юм. Хадам аав маань ёстой хангай нуруушгүй түшигтэй ухаантай хүн байлаа. Олон зүйл дээр үлгэр дуурайл болсон да. Хадам ээж намайг хөдөөний харам гэж голж байсан гэсэн. Хартай гэж ихтэйхэн. Анх гэрлэх үед хадам ээж таалагдах зүйл нэг ч байгаагүй. Манай аав ээж том хүүгээ нутагт нь гэр барьж хоримтлан гээд хадам ээж ганц охиноо хормын ордонд хийн гэлээ. Энэ хоёр талын маргааныг миний ханд шууд л хөдөө ертөнд очиж хийнэ гээд зүтгэжчихсэн. Тэгээд аав ээж маань ирж охиныг нь гуйж сүү тавиад бид хөдөө хорвилсан юм.
Би болж өгвөл тусдаа амьдрмаар байсан ч ганц охиногийн хоёр хөгшнийг өрөвдөөд тэдэнтэй хамт амьдарсан сан. Хартай хатам ээж эхнэрээс минь илүү намайг хардаж эхнэрийг маань эр хүнд итгэхээр эрхээ хуруундаа итэг гэж үг байдгийм. Наад нөхрөө сайн цагдаж бай. Эхнээс нь сайн атгах хэрэгтэй гихчлэн хатганаа. Тэгээд охиныгоо авигаа дураасан 50 дэнцэн амтан ангааж байж нөхрөө алдчихав да гэдэг гисэн. Их шиглэн тэр бүгдийг огт тоохгүй надад хэлнэ. Тэгэд чи минь ээжийг уучлаарай. Ээж маань багадаа их зовлон туулсан юм гинлээ. Тэгээд сэтгэлд нь толов суучихсан гэж аав хэлдгийм гэдэг байв. Миний хатам ээж айлын өргөмөл охин байж. Ээж нь их сайхан хүүхэн, нөхөр нь ч нутагтаа алдартай сайхан залуу байсан гэдэг. Хоёр сайхан хүн гэрэлсэнд аль талаас нь элдэв цагаан хилам хөрсөн юм уу 5 жил ханилсан ч үр хүүхэд заяасангүй. Хоёулаа хүүхдийн хүслэн болсоор ээжийг өргөж авч гэвч нөхөр нь хоёр хүүхэдтэй холбогдож байгаад тэр нь хүүхдийг нь тээсэн болохоор эхнэрээ өргөмөл охинтой норхиод явчихсан гин. Тэгэхэд хатам маань 5 настай байсан аж. Нөхрийгөө явснаас хойш ээжийн сэтгэлээр унаж арх нэрж уудаг болсноор барахгүй хэд-хэдэн эрчүүдтэй холбогдоод охиноо тоохоо болсон байж. Холбогдсон эрчүүд нь эхнэр хүүхэдтэй баригдаад явчихдаг болохоор ээж маань багаасаа эрчүүдэд итгэхэ байсан нь насан туршид нь хадгалагдсан хэрэг. Хоолтой хоолгүй охиноо хонуулж элдэв эрчүүдтэй найрлаж суудгаа болоод 10 хүрч яваа охиноо дагуулад замын жолооч даган хотод ирж ажилд орсон гин. Охиноо дөнгөж 10 төгсдөө үжээл хорт хавдраар өөд болж хадам ээж маань органцаар үлдсэн байж. Цэргийн оёлын артельд ажилд ороод амьдарч байгаад хадам аавтай таарч гэрэлжээ. Хадамч дөнгөж толоо зүүсэн сайхан тэслэгч олон хүүхний харц булаасан сайхан залуу. Хувь тавилан сэтгэл сайтай халамжтай сайн нөхөртэй хадам ээжийг учруулсан байж. Би гэдэг хүн ийм л айлд анх хөргөн орж билээ. Хөргөн болж энэ айлд орж ирснээс хойш 30-аад жил өнгөрчээ. Аав ээж маань тусдаа амьдр гэж хашаа байшин худалдаж авч өгсөн ч хадмын 4 өрөө хамхаасан том байранд ганц охин өрөө харж байшиж суудаг хоёр хөгшнийг тороотл норхиод явж чадаагүй юм. Хадмууд маань та хоёр энэ байранда амьдарцгаа. Бит хоёр хашаа байшинд чинь сууя. Гэхдээ би зөвшөөрөөгүй. Бүгд хамтдаа л амьдарцгаая гэж хэлсэн. Тэгж шийдсэндээ халшрах үе гарч байсан ч би тэгсэн. Анх хөргөн болж ирсэн цагаасаа эхнэрийнхээ биш хатам ээжийн хяналтанд орсон гэхэд болно. Хатам ээж охиндоо наад нөхрөө сайн цагдаж бай. Одооны эмэгтэйчүүд айхтар болсон гинлээ. Нэгэн толгойг нь эргүүлээд аваад явчихна гихчлэн өглөнө. Ханиваан тэр бүгдийг сонсдогч ээж минь манай хүнд тийм сагсаг зам байхгүй. Харин таны энэ зан чинь л охиноо нөхөргөө болгож магадгүй. Өөрийгөө болон бит хоёрыг тайван байлгал та гэж хэлдэг байв. Хан маань манай ээж ийм хэцүү сэтгэлийн өвчтөй болчихсон хүн чи минь уучлаарай. Чамд минь хэцүү байвал тусдаа гарах уу гин. Зүгээр дээ битгий санаа зов. Би одоо тасч байна даа гэж хариулна. Заримдаа бүр тэсвэр алдаж нэг удаа за ээж минь та наад зангаараа бүр намайг залхаж байна шүү. Би тантай суугаагүй. Охинтой чинь суусан. Та наад өвгнөөл заваадгаараа зовоож бай. Намайг 50 байлгаж үз. Би таны ургуулж бодоод байгаа шүү тийм хүн чинь биш гэж хэлчихсэн чинь ээж өнөд ороод ирээ гарч хөө их шиглээ чи энэний хэлж байгааг сонсвоо. Одоо бүр өөдөө соролдож байгааг нэ. Дуугийн хүний юу гэдэг вүлээ гэдэл уйхалж гарлаа. Хадам аав сандран гарч ирэхэд эхнэр маань над руу дохиж бит хоёр өрөөндөө орлоо. Хадам ээж хашгичаад хөөрхий аав маань дайны талбарт үлтгэн тэр. Би аавыг учиргүй өрөвдөж аав минь л хэлмэгдчихлээ дээ гэж санаа зовон холиход. Харин тийм ээ ээж нэрээ хэцүү хүн шүү. Өдий хүртэл ийм сайхан хүний хажууд амьдарчаад тэр муухай багын дурсамжаа мартдаггүй юм байх та. Чамайг дуугүй байгаад байхаар бүр давраад байгаа аахгүй юу? Чи тэгж хэлдэг нь болж гэж эхнэр маань хэллээ. Би ч удалгүй тайвширч бас тэгж хэлсэндээ гэмшиж үлээ. Өглөө бид хоёр гэмгүү царайлан хоолны ширээнд суухад ээж гарч ирсэнгүй.
Аавал хөөрхөн ээжийн өмнөөс хууршлалт гуйж бид гурав цайлаад бид хоёр ажилдаа явлаа. Хадам ээж маань ороо нилээд гимшсэн бололтой. Хүү минь намайг уучлаарай. Чи бол сайхан хүү. Сайн ч хөргөн. Охиныг минь орхиод явчихвээ л гэж айгаад байх юм. Бид хоёр өнгөрч хөл охин минь гавуу ганцаараа үлдэн штэ. Ээж нь муухай зангаа хайж чадахгүй. Муу өвгнөө насаар нь зовоосон доо. Аавын чинь хэлснээр сэтгэл зүйчдэр очиж эмчилгээ хийлгээдээ гэж ивлээ. Би ч ууршлал гуйж ивлэрсэн. Яаж ч өргөс авч байгаа юм чи затрах үлээ. Үе яаш гаргасан ч би тоохоо болсон. Тэгээд л гэрээ оронд хэрүүл маргаан цөөрч хадам аавтайгаа хаяа гарч хэдэн шар айраг уунаа. Хадам тэрэндээ халжгаад их нарийнхээ тухай ярьж гарна. Ганц би хадам ээжигээ жаргал үзэлгүй эрт явчихсанд харамсаж явдаг гэж. Ганц охиноо өөрт нь найдаж орхисон тэр итгэлийг нь алдахгүй амьдарч одоо охиноо итгэлтэй хүний гарт өгсөндөө баярлаж байгаагаа илэрхийлнэ. Надад маш их хайртай гэд үнсэж үйлнэ. Хадам аав маань үнэхээр сайхан залуу офицер байсныг зургнууд нь гэрчлэнэ. Олон ч сайхан охид хүүхнүүд эргүүлдэг байж. Тэглээгээд ганц охиноо гар дээр нь орхиод өөд болсон ихтэн нөхсөн тангарахтаа үнэнч явсаар өдийг хүртлээ энэ найлыг авч яваа хуугарч нуграагүй ноён нуруу миний хадам аав. Хадам аавын чин шудраг сайхан сэтгэл ухаалаг зан төрөх миний ханд өвлөгдсөн нь миний Аз буян заяа гэж боддог. Аав маань бид хоёрыг чөлөөтэй амьдраарай. Биднийг бодох хэрэггүй. Хэцүү байвал тусдаа амьдр. Бид хоёрт санаа зовох хэрэггүй шүү гэдэг байв. Хадам маань чам шиг итгэлтэй хүнтэй ханилсанд сэтгэл амар байдаг шүү гэж үргэлж хэлдэг нь надад их итгэсэн хэрэг. Хадам аав маань надад олон зүйлийг ойлгуулсан. Анхандаа ийм сайхан эр хүн насаараа хартай их нарийнхээ гар татгуулах гэжтэй гэж хадам ээжтэй дургу хүрдэг байснаа нуухгүй. Ер нь л отоохон л нууя гэж бодож байсан ч үе бэ. Амьдралд олон даваа нухчаад хааралцсан ч даваад л гарсан. Хамгийн харамсалтай нь ховорхон сайхан хадам аав минь өвдлөө хавдлаа гэж нэг удаа ярьж байгаагүй ч нэг л өглөө дахиж сэрэлгүйгээр борхны оронд отсон юм. Бид хангай нуруу шиг түшигтэй сайхан аавыгаа нутглууснаас хойш хадам ээж гашуудлаад авахгүй өвдөж 2 шудаан эмнэлэг твцсэн. Хүнд биетэй ээжийг би сагдаг байв. Эхнэр бид хоёр анхны охиноо өлгөдөж авснаас хойш ээж маань аавч нэргэж иржгээд сэтгэл санаа тайвширч хэвэндээ орсон. Ингээд манайх гэдэг айл охин хүү хоёртой болцгоосон. Бид хадам ээжигээ амралт цувлад байнга явуулж ойлголт авч явсаар ээжимээ сэтгэл хямрал гайгүй сайхан болсон юм. Бидний хэрэгт огт оролцохгүй. Өөртөө мэдцгээгээд л сууж байдаг. Ач зээнараа халамжлан хайртай ч гэж ихтэйхэн. Амралтаас ирээд манай хөргөн ямар хүн байна? Мэдээж сайн л хөө байж таарандаа гэдэл сууж байсан. Хадам маань манайх ч хүрэгний үүд сайтай айл шүү гэдэл сайрхаж байдаг болсон доо зайлвал. Хүн маань удахгүй дээд сургуулаа төгснө. Ингээд л ганцаас газар дүүрнэ гэдэг шиг эрт улам гэдэг хөгшний ганц охиных өсөж үржиж хөгжиж дэвшсээр л явааны эндээ. Зохиолч Цэцгээ Баасанжав. Жирийн айлууд. 1-р хэсэг Хотын айл. Их хуршийн удирдагч Брежневийн бэлгийн хорооллын нэгэн байранд дунд сургуулийн багш Батаа эхнэр 4 хүүхэдтэйгээ амьдардаг. Батаа 30 гаруй жил багшилж байгаа Ахмад багш. Эхнэр Энжмаа улсын 3 дугаар эмнэлэгт эмч. Том 2 охин нь оюутан. Бага охин хүү 2 нь дунд сургуулийн 8, 10 дугаар ангид суралцдаг аж. Тэдний хүүхдүүд энэ байранд анх эрэхтэй жаахан байхдаа болоод л байсан. Одоо өсч томроод 3 өрөөндөө багталцахгүй болжээ. Багш эмч хоёрын маань цалин байрны хөлс хоол унднаас нэг их хэтрэхгүй. Жилээс жилд хүүхдүүдийн хэрэглээ өссөөр улс орны байдал тогтворгүй юмны үн өсч хангамж ч муу болж иржээ.
Залуу ус эрх чөлөө ардчлал гэгч рүү хошуурч, хуучин эм ул болж, шин эм зул болж, Бата багшийн олон жил цэмбийтэл өмсөн дараабан болтоо, өөрийн эрэхгүй хуучирч, ханцвэн нэмгэрч сэмрээд, эхнэр янжмаа завгар нь хосрогдсон улаан хүрэн болгон захтай болтоогоо, саявтархан сольж, комиссийн дэлгүүрээс шинэвтэр нилон пелник авч өмсөв. Өмссөн хувцас нь модноос гарч гах цуу тэдний толгойд байх оюуны их потенциал хэвээр байсан ч залуус гадна төрхөөрөө голгодож эхэлжээ. Залуус өнгө зөөс харах нь илүү болж арга туршлага багтай ганган дэгжин багш эмчнэр түрэн орж иржээ. Тэтгэврийн насанд хариугүй ойртож яваа хоёр маань хоёр том охиноо яаж ийгээд дээд сургуулийг нь төгсгөөд авах гэж зүтгэж байлаа. Хүүхдүүд нь ч хувцас хунраа арга гамтаа өмсч элдэв юм нэхэж хандлагахгүй тул ёстол болгосоор өдийг хүрчээ. Байрны мөнгө, оюутны төлбөр жилээс жилд нэмэгдэж байгаа нь цалингаас салингийн хооронд амьдардаг хүмүүст амаргүй болж байв. Оюутан хоёр охины нэгэнд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагддаг тулдаа бас учиртай. Ийхүү нэгэн төмний хүүхдүүдэд эрдэм боловсралтай болгох гэж нөгөө нь ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хичээн ажиллана. Хизээний л хил амгүй шулуун шудраг ажиллаж хөдөлмөрлөж ирсэн болохоор тоох ч юм үгүй зүтгэсээр. Харин залуус цалин хөлсөө нэмүүлэх эрхээ хамгаалуулах гэж тэмцсээр. Тэд ийхүү тэмцэж цалин хөлс багасаа нэмүүлэх боловч дагаад л юмны үн нэмэгдэж орхино. Том охиноо багшийн мэргэжил сонгоход нь удам дамжсан багш болох сайхан ч хувийн амьдрал нэмэр багтай цалин хөлс бага оюуны чадвах их шаарддаг гэж хэлсэн ч охин өөрийнхөөрөө сонголт хийжээ. Бата тэгээд за яах вэ? Дандаа одоогийн шигээ байхгүй биз гэж бодов. Хоёр дахь охин бас ээжийнхээ мэргэжлийг өвлөхөөр шийджээ. Ийхүү бүгд тус тусын ажил сургуульдаа явцгааж бага охин үдээс хойш хичээл орох тул гэр орноо цэвэрлэж үлдэнэ. Өглөөний цайнд баахуу цай маасалтай талах идээдэл гарцгаана. Орон хоолнд баяр ёслолоос босод өдөр ногоо гурилдал хөөршөлтөө хоол идцгээна. Ийхүү наран саран ээлжилж өдөр сарууд өнгөрсөөр тэд ч амьдралаа голж гойртолгүй тус тусдаа зүтгэсээр байлаа. Том охин нарангоо арай эрт тарах тул орон хоолоо хийх ба ээж нь амарсан өдрөө гарын хоолоор гэрээхнээ дайлна. Амралтын өдөр халуун бүлээрээ ширээ тойрон сууж инээд хөөртөө хоололцгооно. Нэгэн хоолны үеэр баг хүү анар гаднаас шууган орж ирээд нилээд баяртайгаар би одоохон гээд өрөөндөө орж хувцаа сольж гараа угаачхаад эрж ширээндээ сууснаа. Аваа ээжээ би өнөөдөр сургууль дээрээ ерөнхийлөгчөөр сонгогдлоо шүү дээ гэв. Аав нь түүнийг хөөрдөн харж инээхэд ээж нь юу гинэв гэсэн янзтай том харав. Харин эгч ихшиглэн нь за чи минь зүгээр үү? Бас юу ерөнхийлөгч вэ? Гэж шоолонгуй харж суув. Анаар яагаав улсын ерөнхийлөгч л ахгүй юу? Баогонд очир отгоо шиг гэхэд дүү солонгоо нь тийм ах сурагчдын парламентод сонгогдсон гэж тайлбарлав. Тэгсэн чинь анар нэг их зөрхий хоолоогоо засснаа. За тэгээд бид юуны өмнө төсвийн ажилтны цалин хөлс тэр дундаа багшимч нарын цалин сайн нэмэх болноо. Тэгэх юм бол та хоёр минь бас манай сургуулийн ер нь бүх багш эмч нарын цалин хөлс нэмэгдэж цалингаас цалингийн хооронд өөр шир тавьж явдгаа болно үсттэй. Ингээд аав ээж рүүгээ харж бас бид бусдын өмсдгийг өмсөж иддгийг идэх болно. Бас миний сайхан эгч нар 10 жилийн октоостоор хувцлахаа болно гэж дуржигнуулаад бүгдийг тойруулан харав. Аав нь инээмсэглэн хөө минь одоо л нэг газар дуудаа хоолоо идтээ гэж инхрийлэн харж хэлэв. Тэгтэл анар дахин дүрэлзэж аав ээж хоёрч хүн чинь сайн сайхан амьдрах хэрэгтэй штэ. Манай зарим залуу багш нар та нарыг юу гэж ярьдаг мэдхүү? Манай Бата багш хуу намын хүн болохоор өгдөөгүй зүтгээд л байх юм. Өчнөө олон жил ажиллаж чаад ганц болтойгоо солиод өмсч чадахгүй гудамжны 8-аач даас дор амьдрах юм. Ухаарч тэмцэх хэрэгтэй штэ гэж ярилцаж байна нэлээ. Гэж хоолоо ганц нэг халбагдаснаа. Би хоол идэхгүй. Сая мөөгийг намтай гой хоол идчихэд ирсэн.
Үргэлжил ногоотой шүл маасалтай таллах эзгээр залхлаа гээд тавгаа тулхиж орхив. Аав ээж хоёр нь түүнийг гайхан харна. Анаар манай ангийн мөөгийнх ямар айл байлаа да. Аав ээж ах эгчгүй л 8-нд явж зах дээр зогссоор амьдрал нь шалуур болсон. Хүүхдүүд нь гоё ганган хувцаслаж гар утас бариад л сайхан хоол иддэг. Тэднийд байхгүй юм байхгүй. Гэтэл манайх ямар байна? Та хоёр минь хичнээн сайхан мэдлэг боловсралтай билээ дээ. Үр хүүхдээ бодож өгдөөгүй зүтгээд байлгүй тэмцэх хэрэгтэй. Өөртөө оюуныхаа чадварыг үнэлүүлэх хэрэгтэй шүү дээ. Хуу намын гişүүд гээд амаа хамхиад суусаар байтал хувийн амьдрал чинь өдрөөс өдөрт мууцаар байгааг бодож үзсэн үү гэж хэлээд босоод өрөөрөөгөө явчихлаа. Бид бүгдээрээ дуу шуугээ дор дороо бодолд орж ногоотой шөлөө эзээр үлдэцгээлээ. 2 дугаар хэсэг худалдаачин гэр бүл. Эд залуу 30 гаруй насны ирэм насаа навчаа хоёр 4 улирлын турш тасралтгүй зах дээр зогсож бараа зарна. Насаагийн хууг нь хөдөөний айл. Тэр жилийн зуданд малынхаа талыг тавьж туугаад үлдсэн малаа зарж борлуулад авгахыгаа бараадан хотод ирж амьдрах болжээ. Энэ үед зах зээл хөгжиж ганцхан 8-ачид хүчээ авч байсан үе. Хөдөө аав ээж нь 2 дүүтэй нүлджээ. Авгах нь багсаг 8 хийж, ирээнээс бараа зөөж, эхнэр нь зах дээр зарж борлуулдаг аж. Насаагийнх тэдний хашаан дээрж бууснаар авахтайгаа хамт бараа зөөж, навчаа бэрэгчтэйгээ лангуу авч бараа зарах болжээ. Насаа авахтайгаа ирээнээс бараа авч хоошоо Орос руу зарж 2 айл овоо дэвжиж ирэв. Нутаг орноороо явж тарганы арьс олж ирээд малгай хийж Орос руу явж борлуулах нь овоо ашигтай болж иржээ. Өдөр сар харван одож 2 жил болоход авга нь тоглог орон сууцанд орж насаагийн хашааны эзэн болж байшинд нь тухлах болов. Энэ үед хөдөө үлдсэн аав ээж дүү нар нь цөөхөн малаа зарж хойноос нь ирж хашаанд нь буужээ. Аав ээж нь хамт байх болсноор насаагийн 2 хүүхэд харах хүнтэй болж эхнэр навчаатайгаа хамт 8-нд явах болов. Нэг удаа овоо хэдэн арьс малгай борлуулж хаад босох гэж байтал Оросын дээрэмчидтэй таарч мөнгөө алдаад арай хийж амьд мэнд гэртээ ирснээс хойш Орос руу зүглэхээ болжээ. Навчаа зах дээр лангуугаа ажилуулж насаа ирээнээс бараагаа зөөгөөд бусдаас дутахгүй дажгүй амьдрах боллоо. Насаагийн эмэгтэй дүү сургууль сурч эрэгтэй дүү нь ахтайгаа 8-нд явснаар унах унаатай ч болов. Аав нь арьс сур элдэж сандаа ширээ хийж тэрийгэ өөрөө зарж борлуулчих нь. Ээж нь 2 хүүхдийг нь хараад өгөх тул ар талдаа санаа зовхгүй том боломжийн амьдарцгаа хажээ. Нэг өдөр зах дээр нутаг усны айл саахалд явдаг байсан Нацаг гэгч айлын хүү төмөр нилээд гундуухан явж таарчээ. Насаа түүнийг таниад "Хүү төмрөө сайн уу? Хизээрээ" гэсээр уулзав. Тэр "Өө насаах, таныг таньсангүй штэ. Би сайн. Танаахан ч юм сайн биз дээ. Манайхан сайн. Аав ээж нь сайн уу?" Төмөр дуугүй хэсэг болсноо. Аав маань өөд болоод ээж дүү бүд 3 хотод нүүж ирсэн. "Тийм үү? Тун хэцүү юм болжээ. Аав чинь тун сайн хүн байсан да хөрхөө. Танах тэгэд хаана байгаа юм? Чи юу хийж байгаа юм бэ?" Гэхэд "Дүү нонцыг хийсэн юмгүй. Саяхнаас зах дээр амтны бараа зөөж өгч байгаа. Манайх зүүн салаанд нэг айлын ашаанд буусан. Хотоос их хол болохоор ажилд явахад амаргүй л байх юм" гэв. Тэр хүүг даваа гэдэг их даруухан сайн хүү юмсан их л ядарч яваа юм байна да гэж бодоод дагуулсаар эхнэрийнхээ лангуун дээр очоод "За, дүү минь жоохоо явж байгаа дэр. Тэгэд манайх руу очиж аав ээжтэй уулз" гэж хэлэв. Даваа маш их баярлан нүдэн сэргээд "За тэгээ ахаа" гэлээ. Ийхүү зах тарахаар давааг дагуулсаар харахад аав ээж хоёр нь түүнийг баярлан угтаж, дайлж цайлж, нутгийн сонин яриулсаар ороодсон тул даваа гэр рүүгээ яарч насаагаар хөргүүлэн харив. Зүүн салааны бүр хойд зах руу задгаа шахуу хашаанд байх насгар бор герт ээж дүү хоёр нь лаа барьчихсан сууж байв. Насааг хараад ээж нь бас танихгүй давааг хэлэхээр сая таних баярлан аав ээжийнх нь мэндийг асуугаад "Хүү минь бид 3 хот орж ирээд
Хөлөө олохгүй нэг иймэрхүү л амьдарч байна да. Муу өвгөн минь өнгөрснөөс хойш мал маань ч үсдэггүй. Хажуугаар нь зод торхон даалтаад хот арай дээр болов уу гэсэн. Хөдөө байснаасаа бөөрч доор. Хөдөө айлын мал маллаж амьдарсан нь арайч дээр юм уу гэж бодох боллоо хүү минь. Гээд нүдээ арчих нь өрөвдөлтэй. Бор цайнаас өөр юм малгадаа. Миний хүүд ажил олдсонгүй юу? Гэж хүүгээсээ асуув. Насаа тэр хөгшөнд хэдэн төгрөг өгч та хэдийг даруйхан аваачиж хашаандаа буулгая да гэхэд хөгшин учиргүй баярлаж уйлсаар үлдэв. Насаа аав ээж хоёртоо энэ тухай хэлэхэд "Үгүй ер тэгэлгүй яах вэ? Миний хүү ийм л сайн хүү шүү" гэж магтав. Удалгүй хоёр хөгшин яаруулсаар даваа ээж дүүтэйгээ тэдний хашаанд буухаар ирэхэд Насаагийн аав ээж хоёр өөрийнхөө гэрээг гаргаад жимбитэл барьчихсан угтжээ. Нутгийн хөгшөд ахан дүүс шиг л уйлан хайлан уйлцгааж хэдэн өдөр орж гарan чухмал наран гарах нь тэр. Даваа Насаагийн туслах хийж дүүг нь ойролцоо сургуульд суулгахаар болов. Дэм дэхэндээ дээс эрчиндээ гихчээр амьдрал хүмүүсийн хичээнгүй хөдөлмөрийн хүчинд урагшилсаар төр засагч захын удирдлагч хөөрхий наймаачдын хөдөлмөр хамгаалал орчин тогтжуулд эрүүл мэндэд анхаарч байгаа юм алга. Төрөөс нэмэгдээж худалдан авагчид ч барааны чанарт анхаарах болсон тул аль болох чанартай үнэтэй бараа авчрах шаардлагатай болсноор мөнгө дөрөвний хэрэгцээ их болж ирэв. Худалдаачид банк санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй зээл авснаар тэднийг л баяжуулж байгааг тоох хинч байсангүй. Гэвч тэд хөдөлмөрлсөөр хэдэн жилийн дараа Насаагийн аав ээждээ эрүүл агаарт шинэхэн байшин барьж өгч өөртөө байранд орцгов. Даваа орсон айл бүхэн дэвждэг Насаагийн авгын хашаа байшингийн эзэн болж үлджээ. Даваа маань хантай болж зах дээр хоолны газар ажиллуулж давгүй ашиг олчихно. Өнөөдөр даваагийн анхны хүүгийнхэн нүснээ найрт Насаагийнхан очихоор явцгааж байлаа. Ажилсайг ухаалаг хөдөлмөрч хүмүүс хаач амьдралыг цэцэглүүлж чаддаг нь сайхан. Нэг нэгнээ гих нутаг нугын хүмүүсийн сэтгэл үнэхээр гайхалтай сайхан. Малчин Монголын удам хүчрэхэг тэсэр хатуужилтай тул ямар ч бэрхийг даваад гарчих нь сайхан. 3 дугаар хэсэг компани захирлын гэр бүл. Загджав нэгэн томоохон компани захирал 2-3 газар алт ухаж улам томрох санаатай нэлээд техник төхөөрөмж хурааж цуглуулсан ч ажил явдал нэг л урагшлахаа болов. Энд тэндгүй уул уурхайн компаниудын ухаж хийсэн газрыг сэргээн замбраагүй болгосон лицензийг цэгцлэх ажил нэлээд хүчтэй яригдаж том асуудал бий болжээ. Зах зээл эхлэхэд шинэ төрлийн түшээд ах トゥ нарынхаа тусламжаар нэгэн дэлгүүрийн барилга өмчлөн авсан аж. Дэлгүүр ажилуулж хажууд нь хоолны газарч нээж үзэж яаж ийсээр байгаад хөөхөн хэдэн төгрөг хоримтлуулаад авснаар ороо босгоо цаг үед нэг их хүл хадалгүй дэвжсээр л байлаа. Анх хуваараа эрхлэх аж ахуйгаар эхэлсэн бол аажмаар хувьцаат компани томорсоор өнөөдрийн өндөрлөгт хүрч чаджээ. Эхнэр нь орол хоон эдийн засагч мэргэжилтэй Загджавтай ханилсаар 2 хөөрхөн хүүтэй болжээ. Загджавын анхны эхнэр нь багш мэргэжилтэй түүнтэй амьдарч байхдаа хүү охинтой болсон ажээ. Загджав өөрийн эцэг эхээс өвлсөн хашаа байшингаа зарж баг саг хадгалсан мөнгөө аривжуулахаар 90 орс хоёрын хооронд наймаа хийж гэрийн бараа хардаггүй тул эхнэр нь 6 настай охиныг нь ээж дээр нь орхиод хүүгээ аваад гадагшаа яваад өгсөн байлаа. Загджав амьдралын төлөөл нойр хоолгүй зүтгэж байхад хаяад явчихлаа гэж эхнэртэй гомдож нэг хэсэг баахан гутарч байтал ээж нь нас барж 2 дугаар ангид орж байсан охин нь харах хөнгөн учир 8-нд явж чадхаа болоод ахаасаа тусламж авч дэлгүүр ховчилж авжээ. Охин Линхай угийн сэргэлэн хөдөлгөөнтэй хүүхэд. Ээж нь байхгүй гэж эрхлүүлсээр нилээд дураараа болж анги ахих тусам асуудал тарьсаар байлаа. Анх охиныг төрөхөдөл нэрэн дээр нь эхнэр нь санал зөрөлдөж байсан ч хадам ээж нь Лянхаа гэж нэрлэнэ гэж зүтгэсэн байж. Учир нь хадам ээжийнх нь аав дотор хүн байжээ.
Загадж ав 3 өрөө байрныхаа нэг өрөөнд боломжийн эмэгтэй хүн суулгаж Линхуад анхаарал тавиулах гэж зар өгсөөр 3 ч эмэгтэй охинтой тарахгүй явцгаажээ. 4 дахь өдөөний эдийн засгийн сургуулийн 3 дугаар курсын оюутан охин олон таван өгөхгүй учир Линхаа өөрийн дураар оюутан бүсгүйч мөрөөрөө байсаар төгсөх жил нь Загадж ав түүнийг элдвээр харгалж шаргалж байгаад ханлан суужээ. Бүсгүй Линхааг дагуулan хөдөө нутагтаа очиж ер түүний үгээр байх тул тэр хоёрыг ханиалахад Линхаа огт дургуутсангүй. Загадж ав нэг сумаар 2 туулай буудаж эхнэрээ 10 өрийн хаалгаар банкнд ажилд оруулж зээлийн эдийн засагч болгоод авав. Ийхүү урагшилсаар охин нь ч өч томорхон хэрээр асуудал тарьж наргаан цэнгэнт дуртай нэгэн болж өсөв. Дунд сургуулаа дөнгөн данган төгссөн болов. Аав нь сонирхлынхан дагуу гоо сайхны жижигхэн давгүй дэлгүүр нээж өгчээ. Загадж авын 2 дахь эхнэр норлохоо дунд зэргийн нуруутай, дөрлгөр хөөхөн нүдтэй, даруухан бороохон байлаа. Загадж авын үгээр шахуу байдагч ажилдаа нэгтнамбай сайн гизэгдээ боловч багаасаа эвдэрсэн дураараа охинд нэг их шаардлага тавьж чаддаггүй аж. Загадж ав олох долох ажилдаа шамдсаар аваач хөрөнгөжөж алтны хэд гурван уурхайтай болсон ч сүүлийн үед уул уурхайн хуйлж ангорч эргэж нөхөн сэргэлт хийлгэх төрөөчийн хүнсэн газруудыг цэцэлхээс нааш өөр газар олгохгүй болсон тул нүр өх машин техникээ зарж борлуулах нөхөн сэргэлтийн ажилчид ховор зэрэг зардал чирэгдэл их болж ирэв. Анх охиндоо гайгүй атайхан байрлалтай баахан дэлгүүр худалдаж авч өгчээ. Одоо хөрөнгө мөнгө хэрэгтэй болсон тул дэлгүүрийн барилгаа зарах гээд охиндоо хэлсэн биш. Охин нь огт холбоо барихгүй алга болчих нь тэр. Дэлгүүр дээр нь очвол хаалттай байв. Хажуу хүмүүсээс асуувал ойрд ажиллаагүй гэжээ. Ирж сурсаар Линхааг олж уулзвал дэлгүүрээ барьцаанд тавиад үерхдэг залуутайгаа болохгүй газраар явж мөрөөдө тоглодог болсон байлаа. Мөнгө урсан орж ирж байхад тоодоггүй байсан. Харин энэ үед бол зарахад овоо хэдэн төгрөг болчмоор байхад юу вэ? Энэ охин арай дэнднэ гэж Загадж ав багтрах шахан уурлав. Загадж ав хуучин эхнэрийнхээ утасны дугаарыг хайж олоод утаствал нэгэн эрэгтэй хүн авснаа. Та хэн бэ? Би Загадж ав байна. Нандатай ярьж болох болов уу? Гэхэд Нандаа гэртээ байхгүй. Том хүү маань цол хамгаалах гээд Америк явчихсан. Хэлэх зүйл байвал би дамжуулаад өгөх үү? Гэв. Үгүй ер. Линхаа бид хоёрын байж байгаа царай. Тэгэ цэлмэг хүү маань эрдмийн цол хамгаалсан байдаг. Бэ гэдэг хүн ядаж хүүгийнхээ төлбөрөөр төлөлдөж байгаагүй штэ. Олох долохын төлөө хамаг бүхнээ зориулж явсны эцэст ингэж дампуурч дуусах гэж. Яатахад энэ охины байж байгаа царай. Тоглоом цаашлаад хар тамхигч татдаг байж магад. Гэж бухимдан энд тэндгүй ухаж төнгсөн нүх гадар шороо нүдэнд нь харагдаж цээжээ цоглон ууглан ааглан уйлсаар машиныхаа жолоон дээр тэгнэн унжээ. Ороо босгоо нийгмийн хэцүүхэн үед эдгээр 3 галаар төлөөлүүлэн тухайн үеийн амьдралыг төсөөлөхийг хичээсэн билээ. За энд хүрээд цэцгээ Баасан жав зохиолчийн өгүүллийн төврүүдийг уншиж дууслаа. Бичлэгтэй маань хамт байгаа та бүхэнд баярлалаа. Та бүхэн суваг дээр маань subscribe дараагүй байгаа бол subscribe дараад бичлэг дээр маань лайк дараад сэтгэлээ үлдээж намайг дэмжээрэй. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.